За студид маань Тэрэлж boarding school-ийн гүйцэтгэх захирал Цэнцах ирсэн маа. Өглөө нэмэн сайхан амарлаа. Өглөө нэмэн сайхан амруу. Маш сайхан амарлаа. За, юуны дөрөндөөс баяр хүргэе. Та бүхэн сургууль маань саяхан нээлттэй хийсэн байгаа. Ялангуяа бас энэ ерөнхий боловсролын сургууль нээлттэй хийнэ гэдэг маань Монголын хүүхдүүд маань боловсралтай болно гэсэн үг шүү дээ. Тийм учраас баяр хүргэе. Хизээ хэрхэн нэгдэв? Маш их баярлалаа. Нээлттэй үед бол 6 сарын 8-нд манайх нээлттэй байсан. Үүсгэн байгуулагчийн хувьд гэх юм бол яг боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан. Туршлагатай хамт олонны сүүлийн олон жилийн бодож боловсруулсан төсөл ингэж биелээ болоод өнгөж ерөөсө 2 сар гарангийн өмнө нээлттэй хийчихэд байж байгаа. Одоо хүмүүсийн зорж очдог нөгөө амрах гэж очдог одоо сэтгэл нүдэ баясгадаг тэрэлж гэдэг газар сайхан сургууль байгуулагдсан байгаа. Харин одоо нэрнээс нь ч тодорхой шүү дээ. Тэрэлж boarding гэж. Энэ boarding гэж байгааг та бидэнд бас тайлбарлаж өгөхгүй. Нэг олон улсын систем баг шүү гэн тийм ээ. Тийм, boarding сургууль буюу ингэж байрлаж одоо амьдарч сурдаг нэг юм систем бол олон улсад байгаад байгаа л да. Хуучин Монголд бол бас байгаагүй биш байсан. Одоо Монтүрк гэх юм байна те. Төгсөгчд нь маш амжилттай явдаг ийм жишээг бол байдаг. Ер нь гадаадад ч гэсэндээ boarding сургуулиудын одоо том жишээнүүд гэвэл одоо хүүхдүүдэд шууд ойлгуулъя гэвэл Harry Potter-ыг бүгдээрээ мэдчихэж байгаа те. Зорж очиод нүүж очиод тэндээ амьдраад найз нартай болоод хичээлээд ингээд явдаг. Багш нартайгаа хүртэл хамт амьдардаг. Асуудал гарвал ингээд шууд туслалцаа аваад явцдаг иймэрхүү систем гэж ойлгож болно. Ерөнхийдөө вакуум орчин тодорхой зорилгын хүрээнд хүүхдүүдийг одоо төвлөрүүлж сургадаг, хөгжүүлдэг юм хотхны хилнэ гэдээ ойлгож ерөнхийдөө болно. Тэгээ одоо Сингапур, Малайзад энэ төр бол нийтлэг одоо Азад нэлээд хөгжөөд байгаа. Ер нь бол мэдээж их нь Европоос гаралтай. Тэгээд манайхан бол охидын сургууль, хөвгүүдийн сургууль гэх кинон дээрээс аягүй хардаг шүү дээ тий. Тэр байна. За цэргийн сургууль байж гэн. Бас шашны сургуулиуд их олон байгаад байдаг. Тийм. Манайд болохоор эко орчинд одоо яг Монгол ах үедээ ойрхон тэгсэр нэг Кембрижийн хөтөлбөртэй цэвэр агаарт одоо ийм манлайлагчдыг бэлтгэхээр бид сургуулаа байгуулад ажиллаж байна да. За багш нар яг боловсон хүчний хувьд мэдээж сургууль хамгийн чухал нь хүүхэд ч гэсэн багшгүйгээр бол орчин тогтмол гарч боломжгүй. Тэгээд boarding сургуулийн багш нар бол бүр онцгой байдаг. Яагаад гэвэл байр шиж ажилладаг багш нар. Манай сургуулийн хувьд одоо багш нарын 3-1 нь гадаад багш нар байгаа. Бид нэр хэдийгээр Монгол улсаас одоо боловсролын хуулийн дагуу тухайн жилд гарсан тушаалын дагуу сургалт маань явах ч гэсэн Кембриж хөтөлбөр гэж олон улсын хөтөлбөрийг аль биесээр хэрэгжүүлж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн маань удирдагч ихэд яг одоо үндсэн унган англи хүн ирж ажиллах гэж байгаа жишээтэй. За тэгээд Монгол хүүхдүүдтэй хамт ажиллаж амьдарч утсан boarding сургуульд бас багшилж байсан Филиппин багш, энэтхэг гэр бүл гэх мэтчлэн манад урилгаар ажиллах гад байж гэн. Тэгээд Монголда бас сүүлийн 30-аад жил яг боловсролын салбарт дагнж ажилласан туршлагатай багш нар манай багт багтсан байгаа. Энэ үр өгөөжийн хувьд олон улсад дэлгэрж байна. Тэгээд үр дүнгээ өгөөд байгаа нь ас их харсан томол зүйл байдаг болов. Та бүхний бас харж байгаа гол зорилго үр өгөөж яагаад заавал энэ сургууль яг энэ цаг мөчид нэгдсэн болов? Ер нь бол за яг нийслэлийн хувьд Монгол одоо улсын маань нийслэлийн хувьд аваад үзэх юм бол авто замын төвчрөл дээрээс нь агаарын бохирдол гэж асар том асуудлыг манай сургууль нэгдүгээр шийдээд өчөж байгаа. Хоёрдугаарт гэвэл ер нь хүүхдүүдийг бие даалгах те байгаль экологтой хайртай байх, дээрээс нь бусдтай зохицож нийцэж амьдарч сурах ийм дадал boarding сургууль нэлээд сайн хөтэлдэг. Тэгээд ер нь boarding сургууль төгссөн хүмүүсийг хараад хахад амьдралынхаа маш сайн найзыг бас бизнесийнхээ хамтрагчийг энэ тэр санааг тэр битгээл олж харсан байж ах жишээтэй. Тэгээд маш юм урт удаан хугацааны бат бөх харилцаа эндээс үүсч идэг. Тэгээ ер нь асуудал тулгарх юм бол тэр дорн багшаас тэгээ одоо давтлага авдаг юм уу эсвэл ингээд дэмжлэг авах боломжтой гэдэг маань өөр boarding сургуулийн айгүй том давуу тал байгаа юм л да. Тэгээ дээрэс нь эмч байж идэг, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдлага бүгд байрлаж ажилладаг учраас 7 хоногийн 5 өдөр ажиллах гэж очиж байгаа хүмүүс мэдээж бүхнээ зориулах гэж очсон байгаа. Тодорхой. Тэгэхээр нөгөө яг өдрийн одоо хэдэн цаг тодорхой цагаар хичээлээ тардаг сургуулиудыг отох юм бол 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Эцэг эхчүүд бол 100% сэтгэл хангалуун 50 байж болох нь шүү дээ. Мэдээж тэдний сэтгэл хангалуун 50 байлгах гэж бид нар хичээж байгаа. Тий. Шууд төсөөлөгдөж ямар сайхан орчин байх гэж бодогдож байна. Одоо шинэ саяхан 6 сард нээлттэй хийлээ. Ер нь эцэг эхчүүд маань хэрхэн яаж хүлээж авч байна? Тий, хүүхдөө бид нар бас зундаа вакуум сургуультай аваад амжсан байгаа. Тий. Тэгээд суралцагчдын одоо үр дүн хийгээд сэтгэл ханамжийг харах юм бол маш өндөр байгаа. Тэгэхээр бид нар яг зөв олж харсан манай үүсгэн байгуулагчид маш гоё төслийг санаачилсан байна гэдгийг би бас өөрөө яг өөрийн биеэр мэдэрсэн л дээ. Тэг хүүхдүүд маань 7 хоногийн хугацаанд ой тогтоолтой хичээлийг маш сурдан сурж ирсэн. Тэгээд одоо энэ ой тогтоолтой хичээл өөрөө манай сургалтын системд ороод явж байгаа. Тийм. Тэгэхээр бүр хичээл дүн авдаг хичээл болоод явах жишээтэй. Тэгэхээр ийм вакуум орчинд яг төвлөрөөд суралцаад төвлөрөхийнхээ хажуугаар бусад дугуулсан секцүүдэд оролцоод найзлаж нөхөрлөөд ингээд явхад бол хүүхэд
яг нөгөө академик боловсролоор ингээд хэдэн цаг сурахаасаа бас илүү үр дүнтэй бас их зугаатай сурдаг юм даваа тал байна. Магадгүй бид сургууль нь нөгөө одоо юу гэдэг нь жирийн сургуулиудаа бид хүүхдүүдэд өгөхөд бол өдөртөө багштай нь уулзаад хяналт тавьчихдаг амархан гэж бодогдож байна л та. Гэтэл одоо 5 хоногор хүүхдүүдэд 7 хоногор ч юм ингээ явуулсан тохиолдолд эцэг эхийн хяналтыг ер нь яаж тавигдах болоо? Эхний удаад одоо манай удахгүй хичээл эхлэх гэж байна. Бид бол бүр заавал очиж үзээч хүүхдэд байрлуулаач нүүлгээч гэж хүсэж байгаа. Миний хүүхд яг аль орон дээр унтахыг ямар орчинд багш нар нь хаана байдгийг ингээ бүгдийг үзээд орох болоо гэл тий. Тэгээд дараа нь бол бид мэдээж эцэг эхийн зөвлөлийг байгуулах, онлайнаар холбогдох гэх олон зүйлс байна. Аюулгүй байдлын хувьд бол манай харуул хамгаалттай өөрөө юм хашаатай юм хотхон байхгүй юу? Тийм тэгэхээр аюулгүй байдлын хувьд бол том боломжийн гэж үзэж байгаа. Тэгээ камержуулалтын систем маань яг хийгдээд явж байгаа. Болвол бид нар бас эцэгчүүдэд тодорхой цагаар нийтийн хамаарсан үйл ажиллагаануудыг ингээд үзүүлээд байхаар төлөвлөж байна. Техник асуудлуудыг шийдчихвэл энэ бол том хэлбэр. Хичээл оролтын тал дээр одоо системчлээд ийм даалгавруудыг энэ 7 хоног ингэж яалаач гэдэг юм уу? Тэр систем нь хэрэг яаж явагдах вэ? Манайх бүр даалгавар хийдэг багштай. Байрны багш гэж байгаа. Тэрнээс гадна. Оо за. Тийм. Даалгаврын хянч хийдэг гэдэг багштай. Одоо нэг өдөр өнжүүлэх гэдэгтэй найдах байх нь шүү дээ. Тийм. Нөгөө боодинг сургалт төгсөн хүмүүс бол мэдж байгаа. Ингээ яг ингээ зүгээр хянаа сууж идэг багш гэж байгаа. Манайд болохоор хянахаас гадна ингээ давтлага өгөх, англи хэлний давтлага өгөх манайх юм юу байгаа. Гадаад багш байгаа, монгол багш байгаа. Тэгээд манай юм 5 давхар дотор байрны 5 дахь давхар багш нарын давхар байхгүй. Тэр хоолны болон амралтын цагаас бусад үед багш нар ер нь хүссэн үедээ хүүхдүүд одоо хүссэн сэдвэрээ давтлага авах боломжтой. Ер нь давтлагын цаг, амралтын цаг, тэр битэл үдшилгэний цаг гэж хүртэл манай байгаа. За бүртгэлийн хувьд та бас хэлэхгүй. Ер нь хэдэн сэдвэр ангийн хүүхдүүдийг энэ жил эсрэг дээр бүртгэж авч байна вэ? Манайх 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийг бүртгэж байгаа. Энэ бол бас яг гэрээсээ хол байх, биедээ сурах их гоё нас. Тэгээд бүртгэлийг бид нар бол онлайнаар авж байгаа. Тэгээд эцэгчүүд маань бас ирээд уулзаад ярилцвал эсвэл манай сургуулийг очиод үзвэл сэтгэл илүү өөр байх болов гэж би бас бодож байна. Тэгээд одоо ч ер нь техник технологи хөгжчлөө, тий? Онлайнаар бидний бүх ярилцлага, бүх одоо сургуулийн орчин, одоо та бүхэн ч гэсэн хүүхдүүд яг юу идээд байгаа юм бэ гэхэд бичлэг нь байж ах чишээ, тий? Манай Facebook орчин бүгдээрээ байгаа учраас ороод үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд 6-аас 12 яг юм шийдвэрлэх үедээ явж байгаа хүүхдүүдтэй бас хөрөнгө оруулаасаа би хамгийн гол нь бие даалгаж сураасай л гэж бас зөвлөмөр байгаа. Хамгийн чухал зүйл. Тийм, тэгээд гадаад багш нартай нэг дор амьдрах учраас хэлний төвшин бол харьцангуй хурдан сайжирна гэж төлөвлөж байгаа юм. Шалгалтын үед яг бол 6 дугаар ангид элсэн орж байгаа, 6-аас 12 дугаар ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн маань хувьд тодорхой хэмжээний англи хэлний бас мэдлэгтэй байх ёстой юу? Мэдээж англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй бол давуу тал болно. Яг гэвэл манайх Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэгч манай төгсөгчд 12-оо төгсөхдөө тэр IGCSE гэдэг шалгалтыг өгөх ёстой. Энэнд тэнцчих юм бол одоо 160 гаруй оронд хүлээн зөвшөөрөгддөг те Кембрижийн сертификатыг гадаж авах байхгүй. Тэгээ дээрэс нь бас бид нар нэмэлтээр одоо дэлхийн дахны хэл болж байна. Хятад хэлийг нэмэлтээр тодорхой цагаар үзүүлэх гэж байна. Тэгэхээр нэг дор хамгийн түгээмэл 2 хэлийг үзнэ, оюухан академик хичээл үзнэ, IGCSE-д бэлдэнэ гэж бодохоор ер нь бол маш том давуу талууд байж байгаа. Тэгээд төвшин нөхдөд шалгалтыг бол математик, англи хэлээр өгнө. Гэтэ айх хэрэггүй. Таны хүүхэд одоо хангалтгүй дүн авсан ч гэсэн энэ бол ямар үр дүн бэ гэхээр танай хүүхдэд бид нар илүү давтлага өгөх ёстой байна гэдгээл мэдэж авч байгаа. Сая бас анзаарж илээ. Хүүхдүүд маань мэдээж сурахыг хайжуугаар өөрийнхөө бие хөдөлгөөн спорттой бас мэдээж амжилтуудыг гаргах нь зүйтэй баг. Тийм ч учраас сая яг энэ харагдж байхад спорт заал хүртэл их том сэлгээр гадаад талбайчаас харагдж байна. Энэ талаараас та мэдээлэхгүй. Манайх нөгөө эко кампус гэж нэрлэдэг байгаа нэм учиртай л да. Яг л кампус нөгөө хамгийн сүүлийн үеийн маш гоё одоо хөл бөмбөгийн талбай, спорт заал, сакс бөмбөгийн талбай гэх мэтчлэн маш олон зүйлс бий. Бид нар энийгээ түшиглээ тэр ихтгэл манайхыг уулын аманд байрлаж байгаа. Тэгэхээр одоо дулааны улиралд бид нар аль болох гадаад талбай төвхтүүдийн хөдөлгөөнтэй байх дуулангуудыг санал болгож байна. Хамтдаа гоё хайкинг хий. Тэгээ уулан дайврын гадаа өшөө юу гэж болох бас манад ойрхон малчин айл байж байгаа. Тэгэхээр нөгөө волонтер гэдэг систем чи гадаадад аяга хөгжсөн байдаг шээ. Тэгэхээр хүүхдүүдийг сайн дурын ажилд одоо хөвшүүлэх гэж байна. Малчин айлд очиод туслая, хавар төлөлтөн дээр нь туслая, морь унуулд сургая. Тэгээ одоо Монгол хавгаасаа тасарсан хүүхдүүд зөндөө байна. Бас манад гадаадд сурж байгаад ирж байгаа монгол хүүхдүүд зөндөө байгаа учраас бас ах үйд нь буулах ийм юмнууд бол олон байгаа. Тэгээд кампусаа түшиглээд бас олон сайхан одоо галын наадмаас ахгуулаад маш олон сайхан ажлуудыг төлөвлөд байж байна да. Та сургуулийн тухай ярихдаа бүр их баяртай сайхан мэдээлэл өгч байна. Тантай өмнө бид бас цуцлагын талаарх мэдээллийг солилцчихлаа. Ер нь хүүхдийн төлөө сайн сайхны төлөө зохицолтгүй ажиллаж байгаа хүмүүсийн нэг нь ялчгүй та танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. За, ерөнхийдөө ярилцлага дуусгах гэж байна. Та сургуулийн өшөө онцлоод Одоогийн хэсэгт сургуулийн хамгийн сайхан давуу талуудыг нэмж хэлээд өгвөл хэдүүлээ яриагаад байна. Манай одоо хамгийн том онцлог бол цэвэр агаар, эрүүл аюулгүй орчин. За тэгээд хүүхдийг тань яг 24 цагийн турш хамгаалаад, хайрлаад одоо мэддэг чаддаг бүх юм өгөх гээд нэгэнт зориод очсон баг хамт олон байна. Дээрээс нь Кембриж хөтөлбөр гэж маш том
нэрийн хуудас маань байж гэн гадна одоо Монголын болон гадаадын бэлтгэгдсэн чанартай боловсон хүчин байж гэн. Тэгээд цоо шин бүхнийг одоо шинээр одоо маш олон сургуулийн туршлагыг тэгээд үүсгэн байгуулагчид маань туршлагатай Монголын болон гадаадын туршлагуудыг нэгтгэж байгуулагдаж байгаа гэдэг утгаараа Монгол ахуйтай олон улсын хөтөлбөртэй юм нэгдмэл зохицолбор байгаа шүү. Тэгээд бид нар бол хүүхдүүдтэй төлөө ингээд бүх цаг заваа гаргаад ажиллахад бол бэлэн байгаа. Тэгээд энд зөвхөн сурах гэдгээс гадна биеэ дааж суугаад асуудал тулгаруул хаяад явцдаг биш те. Тэрнтэй тулаад шийдээд хин нэгэнтэй ойлголцоо сурцсан ийм хүүхдүүдийг одоо хүүхдээ ийм болгож хүмүүжүүлэх гэж байгаа бол таны зорих газар манайх мөн магадгүй хэд ирэх тарих байгаа зочид буудал байгаа мэт амьдруулад те бэлэн ингээд тарих руу мэдлэг орох жоох юм шиг сэтгэж байгаа бол бас арай биш. Тэгэхээр бие даасан одоо гадны одоо олон улсад хүлээн ширэгдэх боловсролын сертификаттай ийм иргэнийг тэгээд дээрэс нь бид нар ёс зүйтэй гэж хэлээд байгаа. Ёс зүйтэй манлайлагчдыг бид нар бэлтгэж байгаа. Тэгээд хүүхдээ ийм болгох хүсэж байвал бас бид нар тандаараа бид бас хичээх болно. Тэглэгээ яг баярлалаа. Хэд хүртэл бүртгэх вэ? За одоо энэ 7 хоногийн дунд гээд ер нь хаач хаа манай бүтээл тийм. Тэгэхээр яраарай. За маш их баярлалаа. Таны цаашдаа ажил үйлс амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа.